Хай. Гэр орно цэвэрлээ. Өнөөдөр орой манайх цочинтой. Хадам аавч хоёр маань өнөөдөр ирэх юм. Тэгээд гэрээ цэвэрлж гин гэхин цаашаа. Ер нь гэхдээ гэрээ цэвэрлдэг л дээ. Нэг хүн ирэх гингүүтэл гэрээ цэвэрлдэг. Бохир айл шиг хэлчлээ. Гэтэ яг мэдээж тэгэл илүү сайн цэвэрлэх хэрэгтэй. Тэгээд ойр ноног дулаараад нөгөө улаасын хүн бидэн штэ. Өнгөлөр гэдгийг сайн чийж яваарэ гэж юу. Би өөрөө тэргээ улингар энтер гэд буруу хэлээд байдаг байхгүй. Одоо ингээд жилийн яг энэ үеийн миний бичлэгийг үзүүл дандаа л би улингар гэсэн. Буруу хэлж идэв. Уг нь улаасны хөвөн өнгөлөр. Буруу хэлсэн үү? Өнгөрөл. За ямар ч гэсэн ингэж хэлдэг. Тэгээд тэр ойрт хийсэд байгаа байхгүй. Тэгээд цонхных нь нэг торыг болохгүй. Цонхоор хийж орж ирэдсэн. Тэгээ тороо булгасан чинь пэ бүүзэд бөөн тоошороо. Хэдэн жилч тэр торыг цэвэрлээгүй юм. Уг нь яг тор цэвэрлдэг хүмүүс байдیں۔ Тэг ямар өнөөдөр одоо орой хүмүүс ирэх чихэд тийм хүмүүсээр одоо цэвэрлүүлчихэл хамаг бодисмодисны үнэр гарахгүй шүү дээ. Манай хадмын чинь бас хамаагүй тийм хурц үнэрээс харшилтай байхгүй юу? Тийм болохоор өөрөө цэвэрлэх хэрэгтэй. Тийм тор цэвэрлэхээр ингээд юм жижигэн нүхнүүд байдэн шүү дээ. Тэрний хоорондуур ингээд дундуур чи ингэж чигжих айгу түүхтэй. Тийм болохоор анханаас нэг зөөлөн сойдаг авч аваад сайхан нойтон салфеткаар бүржээгэл тэгэл нөхүүдийн цэвэрлээл тэгэл дараа нь нойтон альчуураар арчичаад ер нь бол цэвэрлэгдчих байх гэж л бодоод байна шүү дээ. Тэгээд цонхшил хан туургаа угаагаад ер нь гэхдээ нүгж орж ирэхээс өмнө угаацсан байсан. Гэхдээ одоо бас дахиж угаах хэрэгтэй. Энийг бол баг зочдтой зориулж угаах хэрэгтэй. Хадам аавч хоёрыг нөгөө хүүхдийн өрөөнд байлгая гэж бодож байгаа. Орон дээр нь бол хангалттай багтана. Угаасаа нөхөрт хоёр хаяа тэнд унтчихдаг болохоор ер нь гайгүй хэмжээнд том болохоор тэнд унтчихна. Тэгээд нэг 2-7 хоног дагуулж тийшээ газар үзүүлж аялуулна да. Тэгээд бит гуравч өөртөө хичээл ном ажил төрөлтэй болохоор ер нь яг ажлын өдрүүдэд айхтар зав гаргаж чадахгүй шүү дээ. Зүгээр ажлаасаа ирчээд ойрын цагаар л дэлгүүр гарах, саун караоке орох зэрэгээр төлөвлөсөн байгаа болохоос биш. Ер нь яг 2-7 хоногийг бол хамтдаа өнгөрөе гэж ярьсан. Тэгээд одоо маргааш нөгөөдөр чинь болохоор хагасаа бүтэнсэ энэ хоёроор авч гарна. Тэгээд дараагийн хагасаа бүтэнсэнээр бас далаа үзүүлнэ гэж тооцсон байгаа. Сайн явж ирвүү аа. За хадам аавч хоёр маань сайн яваад ирж нөхөр хүү хоёр машин түрээслээд очиж тоссон. Аавч хоёр Улаанбаатараас би чинь шууд нислэгт суугаад хоёлоо яваад хүрээд ирж. Айгу хурдан гараад ирсэн гэсэн. Нэг хүлээлгээгүй. Өмнө нь гэхдээ ээж өнгөрсөн жил үлээ 2 жилийн өмнө үлээ ямар ч гэсэн иржсэн. Тийм болохоор аавыг бодвол арай туршлагатай. Аа болохоор анх удаа би чинь дэрчээгээ. Тийм болохоор ээжийг дагаал яваад исэн гэсэн. Тэгээд ээж зэрэглэн юм болохоор тэгээд хурдан гараад ирсэн гэсэн. Манай хадам авч одоо нэг компанид харуул хамгаалалт хийдэг. Тэгээд амралтаа тоцуулаад Бээжингээр аялж авъя. Хадам ээж маань болохоор ач гучаа хараад гэр зурал байдаг да. Гэтэ тэгээд нөгөө залуугаас ингээл юм хийгээл хөлмөрцөн хүмүүс ч одоо ингээд тэтгэврт гарсан хэрнээ ажил хиймээр байна гэж тэгээд гэр цуглаар уйдаад байна гэж тэгээд тэгэж юу их гэдэг ангууд зүгээрээ би худалдагч үйлчлэгч юу ч хийсэн болно. Ямар ч гэсэн би ажил хиймээр байна гэж тэгээд заа. Сайхан гэртээ хамраад ижихийг утахгүй. Нөхөрт хоёр ер нь үзэх газраа сонгоод ер нь аялын төлөвлөгөөгөө хийсэн байгаа. Тэгээд ерөнхий төсвөө бас тооцсон. Тэгээд ер нь тэгэл аав ээжийн одоо ачиг өчүүгэн ч гэсэн хариулах, сэтгэл санааг тайван байлгах, сайхан аялуулах зорилгоор бүх зардаа бит хоёр өөртөө гаргая гэж бодчих л байна. За би одоо өглөө болгоныг сүдэцээ чандаг ажилтай болсон. Настай хүмүүс юм чи ер нь сүдэцээ л уншдээ. Тэгээд манайх бүр амрын нэтэ хоолны том халбагч байдаггүйсэн баггүй юу? Ер нь нэг шүлтэй хоол иддэг болохоор тийм халбагч ярилдаггүйсэн. Тэгээд тэрийг гинт өнөө өглөө мэдээд тэгээд дэлгүүрээс захиалж авлаа шүү дээ. За өнөөдөр бид нэр цайвандаа уушаад гарч
Дэлхийн 7 гайхамшигын нэг цагаан хэрэм үзэндээ. Аягаа өстэй. 6-аас. Тийм бас хаас аягүй хийж байна. Гэтэ ер нь яг хүмүүс бол хотхон дотроо байгаа модонд бол тэр модыг тариулдаггүй юм байна. Ямар мод вэ? Улаас үлээ. Зүгээр ихлэ нэг арах уу? Хамдаартай. Тэгээ та нар өөртөө амсаад тэгээ хуваагаал амсаад үзчихгүй юу? Тэш авраа. За цагаан хэрэм дээр ирлээ. Өнөөдөр амралтын өдөр болохоор хүн бас ялгүй их байна. Гэтэ гайгүй. Тэгэд юу нээр амар халуун байна. Тэгэд юу дээшээ мацаад тахлаар чинь хин чалууцсан үстэй. Гэтэ бид нар бас гайгүй. Дээшээ доошоо кабель караар явчих болохоор юу н айхтар ядрахгүй яг гарчаал цагаан хэрмээрээ бас яг нэг үзүүрэн тултал налах тийм. Тэгээ тэр үед бол дээрээс нар шараа тэгээд нэг наран чарагдаад гүрүүл шиг яваад тахлаар ядраад идэм аа. Гэтэ би нэг одоо яг цагаан хэрэм дээр чи нэг хэдэн метр тутамдаа юм хуучин зэвсгээ хийж хадгалдаг гэсэн юм жижиг цамхаг шиг зэвсгээ агуулгууд идэг байхгүй юу? Тэгээ тэн чи ерөн сүудэрлээ зогсчтий. Гэхдээ бас хамаагүй тэгээ сүудэрлээ дудаад байж болохгүй. Настай хүмүүстэй явж байгаа юм биш ганцаараа амраад байвал намайг ямар муу юм гэж бодно. Настангуудаас дутаж болохгүй. Олны өмнө нэрээ хичээх хэрэгтэй. Худлаа. Тэгтээ яг үндэ би бас нэлээ амарсан. Тэгээд манай дөрөв яг аялагчдын нэг захынхаа үзүүр хүртлэх хэсэг хүртэл алхаад тэгээд буцаж ирж их замдаа надтай таарсан. Би анх нөхөртөөгөө танилцаа тэгээд үерхэж эхлээд одоо яг 12 жил болж байна. Тэгэд нэг 10 жилийн өмнө анх хадмынхаараа орж танилцчихсан. Тэгэд 8 жилийн өмнө бэр гуйлгаад бэр охин болсон доо. Тэгэд анх аав ээж хоёрын яриг юусоо ойлгодгүйсээ манай аав ээж хоёр ч нөө увсын өмнө говийн хүмүүс ахгүй юу. Тэгэд ер нь нутгийн аялах айгүй ихтэй санагдаад идэгэн. Гэхдээ надтай ярихдаа бол аль аль нэг хичээгээд ингээд эвтэйхэн ярих гэж үзнэ. Тэгсэн ч гэсэн би бас зарим нь ойлгохгүй. Тэгэд хоорондоо амар хурднаар ингээд юм ярихаар би ер нь хоорондоо ярьж байгааг нь яг барьж авч чаддаггүй ойлгохгүй юм. Тэгээд та хоёр тагнуулын хэлээрээ юу яриад байна гэ. Асуучдгийг. За өнөөдөртөө ямар ч гэсэн ингээд цагаан хэрэм үзэлчлээ. Одоо болсон гэдэг таахгүй юу? Удлаа. Тэгэд маргааш болохоор бас амралтын өдөр болохоор зэрлэг амьтдын хүрээлэн үзэлнэ. Манай хадам аав ер нь амьтдад айгу дуртай юм билэ. Хүүхэд шиг хөөрхөн. Очиж үзье гэлээ. Тэгэд нөгөөдрөөс 1-ээс 5 дахь өдөр агуу 1-ээс 4 дахь өдөр бид нар ч хичээл номтой. Тэгэд оройд л аав ижиг авчих дэлгүүр хошоо орох ойр зуур явна гэхээс биш бас яг өдөржингөө авч яваад ичдэггүй. Тэгэд манай хоёр бол өөрсдөө тэгэд уртлын цэцэрлэг түрээлэнгээр алхах ойр зуур өдөртөө тэгэд өөрсдөө болгож чадна гэж хэлээ. Тэгээ дараагийн 5 дахьт бид нэр өөр хот руу очиж аав ээжтэй далай тэнгис үзүүлэндээ. Тэгээд ойр зам мотой бичлэг удаад ээж магадгүй шүү. За бай.